нэлээд олон намууд ялангуяа нэлээд хүчтэй сөрөг хүчин тэгэл ингээл ерөнхийдөө нэг тийм улс төрийн нөхцөл байдаг гэх юм уу да тэрүүгээр нь авч үзэх юм бол нэг ч тийм тайван биш байна гэж харагддаг. Миний бодол зөв үү? Ер нь хүчний харилцаа ойрсох. Тий. Хамгийн олон судалтай ардсан нам. За тэгээд хүнтэй одоо хамтарч ажиллаж засгийн газар байгуулж явж байгаа шударгаас эсвэлийн бүлэг иргэний зэрэг намын одоо 2 гишүүн байна. Тэгээд эн чинь бас 3 бие дагчтай. Тий. Тэгээд дээрэс нь одоо Монгол ардын намын одоо 26 гишүүн хүчтэй шүргчин байхгүй. Тэгэхээр ийм одоо парламент бол нэлийн одоо бужигнатай л байх штэ. Асуудал дээр нэлийн мэтгэлцэн. Харж яхад бол тий хүн цөөдөхгүй байгаа. Юусоо нөгөө хүчний харилцаа ойрхон байгаа учраас зарим нэг санал хураалт дээр нэг саналаар одоо илүү гарах, нэг санал дутах ийм одоо тохиолдол бас нэлийн гарч ирсэн талууд биш үү. Тийм болохоор зэрэг энэ дээр бол одоо өөрөө ч хэлж байгаа шиг бол одоо өнөөхөө олон болцсон байгаа тохиолдлыг тооцох юм бол бус тохиолдол нь одоо энэ парламент бол нэлийн тийм бужигнатай парламент. Бужигнатай тийм амар биш байна гэж тий. Амар биш гэдэг нь бол юу гэхээр хууль батлах процесс мөн бол нэг мэтгэлцэн өндөртэй явдаг гэж хэлж байна. Уг нь ч нэг талаас энэ сайн л байна. Нэг талаас сайн. Хоёрдугаар тэгвэл нөгөө бас нийгмийн зөвшөлт төрөх хэрэгтэй. Тий. Зөвшөлт төрөх процессыг сайн явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг хүч төрөөд баталцдаг тийм юм л харьцангуй бас бага. Одоо хоёулаа хууль сурталчилах асуудлын тухай яриа. Одоо ингэж мэтгэлцэж за ганц хоёр саналаарч ямар ч байсан хууль гараад л байна. Бидний амьдралын хэм хэмжээ ямар бол нэгэн үйл ажиллагаа ийм хэв загвартай ийм л зарчмаар явах шүү гэдэг хууль гараад л байна. Энэ хэр хүрчийн гэж боддог вэ? Одоо тамгын газрын гол үйл ажиллагааны нэг бол хууль сурталчлах. Миний нэг бодоод байгаа юм яагаад би танаас энэ асуултыг асууж байна гэхээр хууль санаачилсан болоод хуулийг одоо өргөн барьсан тэр гишүүдээс очиод сэтгүүлчд яриа аваад байгаа юм. Уг нь бол тамгын газрын одоо зөвлөх гэдэг юм уу гимээр байгаа. Тэгэхээр гишүүдээс ингэж авч байгаа нь эргээд нөгөө гишүүд их популизм хийх эргээд одоо тэр гишүүдтэй л ямар нэгэн мэдээний нэг хөтөлбөрт нэг 2-3 гишүү орохгүй бол мэдээ амтгүй юм шиг болчих гээд бид нар тэгэж боддог болчиход байгаа юм яагаад байгаа. Энэ миний бодол та санал нийлж байна уу? Гэхдээ ер нь бол хэлбэрийн байгууллага чинь мэдээж л одоо хамгийн чухал хүнээс л ярьцлага авах бүгд албартай явдаг гэж ойлгож байгаа шүү дээ. Гэхдээ гишүүд ингээд одоо дөнгөж санал өргөн барьсан одоо санаачлах гэж байгаа хууль ингээд яриад иж болдго юм уу? Одоо санаагч хуулийг л ярьж болох хэрэгтэй байна. Тухайн батлагдсан хууль дээр үзэл болоо илэрхийлэл нь бас тухайн хүний л одоо асуудал шүү дээ. Тэгэхээр хинээс яг ямар нэг ярьцлага авах гэдэг бол тэр төрийн ордонд тий улсын хурлын үйлээс сурвалжилж байгаа тэр сурагч нар өөртөө мэдрэмжээр л хандлана л да. Тэрийг бол одоо хэвлэл мэдээллийн байгууллага өөрийнх нь эрх асуудал та нар буруу гишүүнээс авсан байна. Тэрнээс авах хэрэгтэй гэж хэлэх ямар ч юм байхгүй тий. Ер нь бол улсын хурлын гишүүч гэсэн өөртөө баталсан хууль тогтоолоо бол олон нийт таниулах хэрэгтэй. Ярьж явах хэрэгтэй. Энэ чиглэлээр бол бид нар нэлийн бас арай жоохон өөр байдалтай хандъя гэж үзэж байгаа. Зүгээр жишээлбэл манай улсын хурлын тамгын газар хэлбэрэл олон нийтэд харилцах гэж хэлсэн байгаа. Тэр бид нар тэндээ дэргэдээ нэг жижигхэн телестудтай болцсон. Энэ дээр бас өөртөө хэмжээгээр яг одоо хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар илүү их одоо олон нийтэд оролцуулж татж оролцуулсан тэдэрлэг хандсан юмыг хийя гэж ярьж байгаа. Жишээлбэл батлаж гарсан хуулиар бид танилцуулга хийж байгаа. Энэ дээр одоо яг тухайн одоо хуулийн дээр тухайн бүр дээр ажлаас гарч байгаа шүү дээ. Тэр ажлаас гарч байгаа ажлаас ахалж ирсэн хүн ч гэдэг юм уу? Эсвэл тэнд орж ажиллаж ирсэн одоо илүү их санаастай ажилласан хүн ч гэдэг юм уу? Энэ хүмүүсээс бид нар тухайн хууль дээр бол ямар одоо үзэл барьж ирсэн юм бэ? Ямар чиглэл барьж ирсэн юм бэ? Тэг юу батлагдсан юм бэ гэдгийг бол цөөн одоо тоогоор иргэдээ бас зөв талаас нь ойлгуулах тийм ийм алхмууд хийх юм нэвтрүүлгүүд хийж байгаа. Одоо гишүүнтэй ярилцах яриа байна. Хуулийн танилцуулга байна. Тэгээд одоо 7 хоног болгон улсын хурлын одоо тойм нэвтрүүлгүүдийг гаргаж явуулж байгаа. Өнөөдөр бол мэдээлэлсэн маш их мэдээллийн хөөсөртэй байгаа тохиол бид нэр энэ иргэн хүнийг мэдээлэлээр хаах юмыг төлбөртэй эсвэл одоо хаалттай нөгөө нэг орох боломж байхгүй тийм ийм тохиол бид нар одоо хуулийг биелүүлэх шаардлага байна уу гэж үзээд. Тэгээ бид нар бол энэ 14 сарын 1-ээс төрийн мэдээллийн мэтгэлийг цаасаар хөөдөг мэтгэлийг одоо хууль хэрэгжүүлдэг байгууллагууд, хууль хэрэглэдэг байгууллагууд, төрийн байгууллагууд өндөрлбөргүй хүргэе. Намын сонгуультай өндөрлбөргүй хүргэе. Дээрээс нэгтэй сургуулиуд, дунд сургуулиуд энэ бүгдтэй өндөрлбөр хүргэгээд амар хэмжээ зохион байгуулж явуулсан. Тэгээд энэ хүрээндээ бол
одоо нэг 5400 орчим хүмүүст одоо байгуулга хүмүүс одоо сургуулиуд их хөтлийн газрууд бол өндөр хөгжиж байна. Дээрээс нь нэмэгдээд бид нэр өөрсдийнхөө их хурлын вебсайт, за тэгээд одоо нөгөө legal info гэдэг манайхны хэрэгт дуртай байгаа одоо вебсайт байгаа. Тэр сайтаар дээрээс нь хөдөлгөөнд төхөөрөж оруулсан одоо Android iOS-ийн системийн зориулсан одоо аппликейшнуудыг гаргаад хуулийг үнэгүй өрөх бүх одоо боломжийг адил хийж хүргэж байгаа. Тэгээд нөгөө нь хуулигаа бид тэр үнэгүй яаж хүргэж байгаа гэхээр зэрэг хамгийн гол нь эхлээд ийм хууль батлагдчихлаа шүү. Та одоо энийг харж ав тий. Таны эрх хөгжиж ийн вэ? Та ийм одоо хууль үйлчилгээ явуулах юм гэдгийг таниулж дараагаар нь эргээд тэндээс хууль биелүүлэх, хуулийг шаардах, хуулийн бэлтгийг шаардах ийм хэрэгтэй байхгүй. Тэгхгүйгээр бид нар чинь юу ч мэдэхгүй хүнээс чи ийм хууль зөрчлөө гэж одоо хариуцлага тооцох гэх юм бол энэ хуур бүчтэй ажил. Тийм. Гэхдээ энэ нэг хууль сурталчилгаа ажлыг бол одоо та бол ийм ямар ч ихний өөр нэг арга замаар эхэлж байна тийм ээ. Ер нь тэгээд энэ хууль биелүүлэх юм чинь одоо өөр ямар байдлаар яах хэрэгжих ёстой юм бэ? Бүгдийг ингээд хуулиа уншаад ээжээж хууль биелүүлэх юм уу? Эсвэл тэр тухайн хуулийг хэрэгжүүлж байгаа байгууллага өөрөө ажиллах ёстой юм. Хууль биелүүлэх талаар бол ер нь үцгөө заасан бол юм байна шүү дээ. Ерхий сайд төрийн хууль биелүүлэх ажлыг улсын их хурлын хариуцдаг. Тэр утгаараа төрийн бүх байгууллагууд бүх шатны засаг дарганаар энэ хууль биелүүлэх ажлыг зохион байгуулах ёстой. Орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчнөр гэсэн тийм хуулийн сурталчилгаанд одоо гар бие оролцож явах ёстой байхгүй. Маш олон төрлийн ажлыг зохион байгуулах ёстой. Тэгэхээр жишээлх юм бол одоо төрийн захиргааны байгууллага нь тухайн өөрийнхөө салбарын хуулиудыг яаж сурчлах вэ те? Энэ юм одоо зохион байгуулах ёстой. Тэгж жагаад иргэн хүн дээр та тийм энэ ажлыг бусад энэ төрийн байгууллагууд ер нь яаж хийж байгаа нь танаа хийж байгаа. Хийхгүй хийж байгаа. Тэгтээ шаардлагын төвшөнд очиж гэнэ үүдийг бол сарах хэрэгтэй. За хууль дутуу ойлгосноос хуулийн талаар мэдээлэл дутуу байснаас бол ард иргэдийн дунд тухайн хуулийн талаар одоо буруу ойлголт төрөх юм зөндөө байгаа шүү дээ. Ийм хууль буруу батлагдчихлаа гэл тэгэл нөгөө мэдээлэл дутуу байгаа улсууд тэр хуулийн талаар буруу ойлголт авсан улсууд ч юм бол хууль биелүүлэхгүй байх, зөрчих энэ чинь наацх асуудал байна. Гарсан хуулийг тэр дор нь мөн чанараар нь утга агуулгаар нь сурталчлах ажлыг одоо зөвхөн тэр үн төлбөргөө тарааж байгаа хуулиар тэр нэг цаасан хуулийг хэвлээд үн төлбөргөө тарааж нэгж штэ тийм ээ 5400 байгууллага нэгжид өгч чинь өөрөөр яадаг юм. Энийг тэгэл ингээл та бүхэн л энийг хийгээд иж болохгүй л гэж надад санагдаад байна л та. Хэдийгээр энэ одоо зовлонтой. Тэгэхээр бид нар бол энэ чинь нэг л арга л та. Тийм нэг л одоо арга хэлбэрэнд явж байгаа. Тэгээс одоо их хурлаас нэг 5400 байгууллагад үнгүү тараагаад тэгээд нэг хэдүүнээ захиалга аваад ингээд үнгүү тараагаад аппликейшн өчгөөд ингээд болчих юм уу бодож болохгүй. Тэгэхээр энэ би зүгээр хувьдаа бодохдоо бол хууль биелүүлэх ажил нь энэ хууль санаачхаас эхэлж явах хэрэгтэй гэж боддог. Би түрүүний ярьлаа шүү дээ. Бодлогын судалгаан дээр нэг адны байгууллага оролцуулъя гэж ярьдэн тийм. Тэгэхээр хууль санаалагч одоо 3 субъект байгаа шүү дээ. Энэ 3 субъект за би ийм хууль санаалагч байгаа шүү. Танаа дээр ийм хэрэгцээ байна. Нийгмийн ямар харилцааг эрх зүйн хэмжээ шаардлагатай байгаа тий. Энийг олоод дараагаар тэр тухайн асуудлаараа нөгөө ашиг хөндөгдөж байгаа байгууллага иргэд цаашаага хөндөгдөж болох тэр одоо хүмүүстэйгээ харьцаад хилцүүлэг явуулцуулаад тэр хүмүүсийг тэр хуульд төсөл боловсруулахыг татж оролцуулаад ингээд явах юм бол нөгөө улсууч харж байгаа байхгүй. За одоо би чинь ийм эрхтэй болох юм хууль явж байгаа улсын хууль дээр хэлсэн шүү гэдэг ажлыг харж байгаа хэрэгтэй. Вебсайтаар дээрээс нь одоо Монголын одоо телевизээр тий тэгээд Монголын радио термин радиогоор явж байгаа шүү. Тэгээд дээрээс нь кабелийн телевизээр ингээд гарч байгаа. Тий. Ажаа ганцхан Монгол байтугай хэмэл дагалын суугаар гарч байгаа учраас ойролцоо хорны усууч хүртэл аваад үзчих боломжтой байгаа байхгүй. Тэгэхдээ би заримдаа тий та энийг бол одоо олон нийтэд ил тод байхныг алхам гэж үзэж штэ тийм ээ. Би заримдаа ингэж боддог байхгүй. Одоо өнөөдрийн нөхцөл байдлыг харахаар улсын хурлын нэгдсэн чуулганыг үзэж болно. Үзэгчдэд олон нийтэд илд байнгын хорооны хуралдаан дээр одоо үнэхээр дотроо ярих ёстой мэтгэлцэж болох тийм нэг асуудлыг дэндүү сэтгүүлчд ингэж давхиж ороод байнгын хорооны 10 атхан хүн суугаад маш чухал асуудлыг ярьж хахад 20 камер суучгаар чинь тэр их хурлын гишүүн чинь асуудлыг ярихаас өмнө ард түмний өмнөөс дуурсан байдалтай ярьж ингэх нь илүү болоод ингэж байгаа юм биш байгаа. Зарим нэг юмн дээр
одоо сэтгүүлчд дэндүү хүчилдэг л дээ би ойлгож байна. Хаах гэж байна, барих гэж байна гэл нэг баах юм босон сайхан бэлэг гişүн бас нэг юм хэлсэн шүү дээ, тийм ээ. Тийм түрүүсийн парламент биднийг хэд хоног хэрэгжээд нэг хаагц болцсны хөл. Энэ уг нь зөв юм байсан биш байгаа гэж надад бодогддог байхгүй таны бодол. Зөв би хувьдаа бол энийг бол тухайн үедээ бол бас тий буруу байгаа гэж боддгийг. Бас 4-8 он энэ одоо 12 он хүртэл намын бүлэг дээр ажиллаж байхад намын бүлгүүд чинь голцол хаалтаа хурлдаг штэ. Хаалтаа хуралдаан дээр бол яг л хүмүүсүүд өөрсдөө үзэл бодлоо ижлүүтэй яриад тухайн асуудал хүмүүс нэр ирдэг байхгүй. За яг байнгын орны хуралдаанд болоод ирэхээр зэрэг бүх камерууд ороод ирнэ, бүх сурвалжлал ороод ирнэ. Олон нийт харж эхэлдэг байхгүй. Тэгэхээр байнгын ороо чи мэрэгжлэх гэдэг утгаараа энэ дээр хамгийн гол чухал шүү дээр гарна. Харин тий. Намын бүлгүүдээр улс төрийн хамгийн гол чухал шүү дээр гардаг. Тий. За улс төрийн гол шүү дээр гарчиж байгаа. Тэгтэл мэрэгжлийн байнгын оронд ороод ирэхээр зэрэг нөгөө камерын өмнөх ороо гişүүд мань арай жоохон өөр болж ийн гэдэг ингээд тийм шүүмжлэлэл гараад түрүүчийн хурлын үед хуулийн өөрчлөлт орсон юм. Тэгтэл одоо хэвлэл мэдээллийг боолоо хаалаа гэдэг ингээд тэр юм бол буцаагаад яцсан л та нэгэд өгсөн. Тэгээд энэ талдээс нь бол зүгээр өөр орны парламентуудыг харж байхад бол өөр орны туршлагаа юу гэдэг харж байхад бол ер нь л тэр манайхтай адилхан ингэж нээлттэй байгаа нь бол хоордоо. Манайх ч бол нэлээд л нээлттэй. Эннээс болоод өнөөдөр бид нар ингээд талцаж хагарч ямар нэг асуудлаар хэрэлдэхтэй тулаад байгаа юм биш вэ? Энийг бас бодох. Бүх асуудлаар бол тийм биш. Ганц нэг зарим нэг юм дээр тий. Одоо популист юм хэлээ л гэж ярьдаг тий. Журган дээр чи тэгж ярьлаа, камер юм тарагдахлаа гэл ингээл ингэж ярьдаг. Зүгээр яг ингээд өөртөө тулаад нүүр нүрээ хараад яхаар өөр юм ярьдаг штэ гэл гişүүд хоорондоо яаж байгаа тохиолдол журган дээр бишүүл хардаг л да. Тийм учраас энэ нээлттэй байх нь яг ямар хэмжээ хязгаартай байх юм бэ гэдэг бас бид бодолцмоор байгаа. Тий, энийг нэгдүгээрт биш үү? Улсын хурлын тамгын газар та бүхэн нэлийн сайн бодмоор байгаа шиг байгаа юм. Нөгөө талаас сэтгүүлч бид нар юуг нь мэдээлж юуг нь яах вэ? Бид нар мэдээлэхдээ бас арай л болгоомжгүй зөвхөн тэр нэг сенсацлсан, бие биенлүүгээ харсан, архирсан, хэрэлдсэн тэрийг яагаад эсвэл маш болгоомжгүй хэлсэн үг энэ тэрийг яагаад өөрөөсөө бид нарын хууль хэрэгжих бодлого барих юмдаа алдаад байгаа юм биш үү? Сэтгүүлчдийн хувьд тийм юм танд ажиллагддаг дөө. Одоо сэтгүүлчд гэж яг одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэрийг гаргаад л ингээд байгаагийн хувьд. Тий. Тэгэхээр одоо чуулганы нэгдсэн хуралдаанд бол бид нар шууд дамжуулж байгаа шүү дээ. Тий. Тэгээ одоо зөв надтай зарим нэг хүн таараад тэгдэг байхгүй юу? Чуулганы хуралдаан эхлэхэд зарим хүн одоо босгоо унтчих юм л дээ. Тэгээд хуралдаан эхлэхээр зэрэг босч амжихгүй нөгөөдгийг харах гад ингээд орондоо хөвцөрөө өдөр болчлоо гэж ярьдаг байхгүй юу? Тэгээ нөгөө сонирхолтой явж шүү. Сонирхолтой жүжиг шиг юм болж байна тийм шиг явж. Тэгээд тэр бол яг тэр хүн бол би бол тэр хүнийг яг жүжиг үүсгэж байгаа гэж ойлгохгүй байгаа. Илүү их нөгөө асуудалд хэлж байгаа асуудалд улсын хурд дээр яаж явах гэдэг тэр иргэн хүн бол санаа зовниж харж тий ингэж сууж байгаа юм биш тэгээ тийм хэлбэртэй байж байгаа. Одоо хөдөөний хүртэлтэй хүмүүс одоо дидишэрийн шуулганд шууд зарчиж байгаа учраас тэгтээ хараа сууж идэг тий. Тэгээд ингэ шууд үзүүлснээр энэ гişүүдээ хариуцлага дээш чадж гин үү? Одоо ингээл наадах нэг тал ирцэн асуудал биш тий. Харин тэрэнд нөлөөлөх үү жишээ. Нөлөөлж шүү дээ. Тэгээд эр чинь манайхаа сонгогдсон хүн ирдэггүй гэж хөдөө ярьж байгаа тий. Манай нөгөө гişүү маань ирэхгүй байна гин. Одоо би бол ингээ харж байхад гişүүдийг ингээл засаганаар ингээл хөдөө орногтой очил ингээ тойрогтой ажиллахаар зэрэг л та тэгж ярьсан, тэгж ярих хэрэгтэй байсан гэж ингэж ярьдаг юм зөндөө гард юм байлээ. Хоёрдугаарт нь бол ер нь бол зарим нэг санааштай ирэд бол яадаг штэ. Өөртөө гişүүдэргээ мессежээд энэ дээр тэгмээр нэгвэрээ санаа бодол хэлж явуулдаг тийм бол байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол тухайн чуулган дээр миний нөгөө хэлж загсан захиас минь юу болж байгааг иргэн хүмүүс өөрөө хялт яваад байгаа байхгүй. Их хурл тавьж байгаа, гişүүдэд тавьж байгаа, сонгогч төрөлд тавьж байгаа хялтан тэр юм. Тэгэхээр энэ бол одоо нэг буруу биш гэж байгаа. За хэл мэдээллийн байгууллага бол харин одоо их сайн мэрэгших хэрэгтэй. Одоо ялангуяа парламентын сэтгүүлчд бол манай парламентын сэтгүүлчтэй холбоо гэж байгаа. Далтан гэл ахлаад явдаг тийм. Бид бас тэн тал дээр энэ хүмүүсийг мэрэгшүүлэх хэрэгтэй. Улсын хурлын гишүүдийн туслах зөвлөхүүдийг бид нар мэрэгшүүлэх өндөр ур чадвартай байна гэж яриад шүү дээ. Тэрнтэй адилхан манай парламентын сэтгүүлчд нь бол маш өндөр ур чадвартай. Хууль эрх зүйн эдийн засаг санхүү улс төрийн өндөр боловсролтой байх хэрэгтэй. Тийм тэгжиж одоо нөгөө асуудлыг жинхэнэ утгаар нь олон нийт төрөх энэ чиглэл юм хэмээр шаарддаг байхгүй. Бид нар тийм сургалтууд явуулдаг л да. Одоо ганцхан манай их хурж биш одоо эрхлэж тамгын газар захуулаад засгийн газар гэсэн ингээл янз бүрийн сургалтууд хийгээл төвлөлтөд сурах гал ингээл явж байгаа. Мэргэжсэн сайн сэтгүүлч ийм одоо зай сурвалжч нар байгаа зөндөө байгаа шүү дээ. Хажуугаар нь бас нэг хаяа нэг сенсац хөөх гэсэн нэг тийм их юм гарна.
За хүн юм болохоор гişүүд чинь чуулганы тахим дээр одоо өвшин янзын сонин хэвлэл машин янзын гардаг. Тэгэл хэвлэлээр зураг хэрэг гарчдаг штэ тий. Тэгэл олон нийтийн сүлжээгээр дамжин явж идэх чижээ тий. Ийм бол байхыг үгүйсэх. Тэр бол нэг талаасаа бол сөрөг юм шиг харагдав ч нөгөө талаасаа бас би бас нөгөө талаас нь аливаа юм чинь сайн муу талтай тий. Гişүүн хүн бол нөгөө чуулганы тахимд дээр би яаж авч явах вэ гэдгийг сануулж байгаа байхгүй. Зүгээр нэг талаасаа сэнсацлаад байгаа. Нөгөө талаас бол бас та бол байнга л одоо олон нийтийн хараа ялбар дээр байгаа шүү. Тийм учраас нэг биедэг зөвс авч аваарай. Хэлж ярьж байгаагаа цэгнэрээ гэдэг юм л явах хэрэгтэй. Ер нь бол яг тэ үе үеийн парламент гэдэг бол энэ Монголын парламентт ёсны түүхийг л өөрөө хороо бичээл явж байгаа. Тийм ээ. Улам цаашаа боловсронгуй болох энд зөвхөн тамгын газар их хурлын гишүүд за одоо төрүн таны хэлдэг бие төлөөлөх зөвлөхөөс ахуулаад тэ туслах их хурлын гишүүдийн яг өөрийнх нь одоо хамт ажилладаг хүмүүс гээд тэгээ хэвлэл мэдээлэл ингээд ороод ирж штэ тэ. Инхээр одоо биднэрт юу хамгийн түрүүнд одоо энэ дараагийн сонгуульд дараагийн парламентын үйл ажиллагаанд чухал болох юм одоо засуу штэ энэ танд юу санагдаж байна? Саяны одоо бидний юм дэрлүүдээ сайхраа тавиараа юм да. Энэ нэг парламент нөхөр одоо чих мэрэгжлийн парламент болмоор. Улсын их хурлын гишүүд тийм ээ. Өөртөө өндөр одоо хууль зүйн улс төр эдийн засгийн өндөр одоо мэдлэгтэй ийм хүмүүс байгаа шүү дээ. Мэргэжлийн парламент болохын тулд мэргэжлийн парламентд суух чадвартай хүнийг сонгох хэрэгтэй болох нь дээ. Тийм сонгох тийм хүмүүс сонгох хэрэгтэй. Сонгохын тулд тэр сонгож байгаа хүмүүсийн бас боловсролын төвшин, сонгогчийн боловсролын төвшин бас сайн байх хэрэгтэй. Тий. Одоо бас энэ одоо сонгуульд тусамд манай сонгогчдын